Troubleshooting агаарын бохирдол их усүрийн тухай. Агаарын бохирдол гэж юу вэ? Нүүрсний шаталт үйлдвэрлэл аж ахуйн үйл ажиллагааны явцад хорт бодис ялгаран агаарын хэвийн бүтэц шинж чанар өөрчлөгдөхийг агаарын бохирдол гэнэ. Хөхөрлөх хий, нүүрс төрөгчийн дутуу эсэл, PM тоосонцор, азотын давхар эсэл зэрэг нь агаарыг түгээмэл бохирдуулагч бодисууд юм. Агаарын бохирдлын улмаас хүний амьсгалын тогтолцоо, нөхөн өрчхийн тогтолцоо, мэдрэлийн тогтолцоо, зүрх судасны тогтолцоонд хор нөлөө учирдаг. Troubleshooting агаарын бохирдлын суурин их усүрүүд. Troublesome хотод 6010 айл өрх галлагаатай гэр хороололт амьдардаг. Хотын агаарын бохирдлын 71% нь галлагаатай орон сууцнаас, 28% нь гэр орон сууцнаас, 1% нь дулааны цахилгаан станцаас гарч байна. Агаарын бохирдлыг бүрдүүлэгч нэг хүчин зүйл нь автомашинаас гарах утаа. 2019 онд Troubleshooting хэмжээнд 9929 тээврийн хэрэгсэл тоологдсон байна. Үүнээс 7033 нь суудлын тэрэг, 2253 нь ачааны машин, 229 автобус, 414 тусгай зориултын автомашин байна. Эдгээр автомашины дундаж наслалтын хувьд 86.6% нь 10-аас дээш жил, 7.9% нь 7-оос 9 жил, 3.2% нь 4-өөс 6 жил, 2.3% нь тэгээс 3 жилийн насжилттай байна. 2019 оны агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр хөхөрлөхийн 1 удаагийн хамгийн их агуулмж нь 11-р сард, азотын давхар эслийн 1 удаагийн хамгийн их агуулмж нь 6-р сард тус ажиглагдсан байна.